За өнөөдрийн эрдэм шижлэгээний хорлол бас нэлээд үр дүнтэй болж ийн гэж би бас өөрийн зүгээс харж байна. Тэгээд би нэг одоо санал асуулт асууя. За мэдээж энэ эхнийх нь бол энэ нэг хэрэглэгчийн энэ өөрийнх нь боловсрол за тэгээ энэ хэрэглэгчийг бас соён гээрүүлэх мэдлэг мэдээлэлтэй байх гэдэг асуудал маш их чухал юм аа. Яг гэвэл одоо хэрэглэгч өөрөө боловсралгүй, мэдээлэлгүй одоо тийм одоо хангалтгүйгээсээ болж хохирдог. Тэгээ энийг одоо яг ямар байгууллага одоо хариуцж гэдэг юм уу салбар болгон одоо тусдаа нэг юм яг хэрэглэгчийн чиглэлээр одоо банк санхүүгийн байгууллагууд хэрэглэгчийн чиглэлээр за энэ гэрээ бол яг ийм гэрээ байдаг. Хэрэглэгч яг энэ хэсгийг анхаарах хэрэгтэй. Та эргээд одоо энэ юу гэдэг нэг зээл авлаа хэд. За зээлийн бүх зүйл залцууд нь ийм шүү. Гээд нэг танилцуулга өгчдөг. Яачдаг тийм одоо юу бас одоо хязгаарлалт байна. Тийм учраас хэрэглэгч сайн мэдээлэл авахгүй хүмүүнээс дараа нь гарах одоо хохирох одоо юу нь бол маш их байна. Үр дагавар их байна. Тэгэхээр энэ дээр одоо яг энэ хуулийн дээр бид нар бас яаж бас ямар зүйл заалтыг оруулж эсвэл одоо ямар дагалдах хуулиудад дээр өөрчлөлт оруулах энэ асуудал одоо яах юм болоо шийдэгдэх юм болоо гэдэг нь ийм зүгээр энэ санал гэх юм уу одоо асуулт гэх юм уу тий байна. Тэгээ энэтэй холбоотойгоор бид нар бас энэ олон улсын бас энэ хууль эрх зүйн орчныг бас нэлээдсэн бас үзсэн. Бас нэлээд судалсан. За тэгэхэд бол за одоо жишээлбэл Австрал бусад энэ Солонгос, Япон гэх одоо орнууд тийм ээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль гэдэг нь өөрөө яг нэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн хууль. Түүний хажуугаар бусад энэ одоо холбогдох дагалт хуулиуд байгаа. Зайлшгүй одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалахад мөрдөгдөж байгаа. За одоо шиг стандартчлалын асуудал маш чухал. Ерөөсөө энэ стандартчлалын одоо зөрчигдсөнөөс болж хэрэглэгч бас хохирдог. За тэгээ энэ бусад энэ хүнсний хууль, стандартын хууль, за тэгээ өөр одоо ямар хуулиуд байж болох вэ? Жишээлбэл Япон, Австрали юунууд болохоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиас гадна 8-аас одоо 10 хуулийг хамт одоо зэрэг ингэж хэрэгжүүлж тэр хуулиудад нь одоо зохих заалтууд нэг хэрэглэгчийн эрхийг хамгаалж тэр орсон байж ич хэрэглэгчийн эрх бүрэн утгаараа хамгаалах тэр юм эрх зүйн орчин үүсдэг юм байна. Тэрийг бол бүр аягүй сайн одоо манай энэ одоо хүмүүс судлаач ч гэсэн бас тэрийг үзэж харсан байх гэж би бодож байна. Тэгэхээр яг манай одоо бусад энэ хуулиуд дээр ямар одоо өөрчлөлтөд орох вэ гэдгийг асуумаар стандартчл байна. За одоо Монголын өрсөлдөөний тухай хуулиуд бас л одоо нэг одоо үндсэндээ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах нөгөө талаас хууль واخгүй юу? Яг тэгвэл өрсөлдөөн шудраг байд зах зээлийн одоо энэ одоо шудраг байвал хэрэглэгч тэндээс дандаа ингээд одоо юу хүртэж идэг. Хохихгүй байх ашиг одоо тэр одоо юу бүрдэж идэг зах зээл дээр одоо. Тэгээд стандартыг мөрдөх асуудал байна. Тэгэхээр ямар хуулиуд дээр ингээд өөрчлөлтүүд бас орох вэ? За мөн түрүү одоо хэрэглэгч ямарваа нэг ажил үйлчлэгээ авахд бол зайлшгүй заавал одоо гэрээ хийж байгаа тийм гэрээний асуудал. Стандарт гэрээний асуудал гэдэг их чухал юм байна гэдэг бас энэ олон улсад бас яг харагдаад байгаа. Тийм. Тэгэхээр одоо манай одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд янз бүрийн одоо стандарт бус өөрийнхөө байгууллагад тохирсон хуулиудыг хэрэгжүүлээд байгаа учраас хэрэглэгч тэрийг ойлгохгүй тэрнээсээ болоод хохирох асуудал маш их гарч байгаа. Яг гэвэл одоо Mobicom өөрийнхөө одоо ашиг сонирхолд ягаал одоо нэг хэрэглэгч хийж ийдэг. Тэрийг нь одоо хэрэглэгч уншдаггүйгээс болоод дараа нь ингээ өөрөө хохирох, алдарг яах, үйлчлэгнээс одоо хохирох ч гэдэг юм уу.
ийм юмнууд гараад байгаа маа. Тэгэхээр гэрээний асуудал за мөн энэтэйгээр холбоотойгоор санхүүгийн эрхлэгчийн асуудал гэж байна. Энэ хуулийн төсөлтөөр санхүүгийн эрхлэгчийн асуудал тусгай хуулиараа зөрчүүлээд гэж бичсэн билээ. Тэгэхээр энэ одоо бол манайд бол энэ санхүүгийн эрхлэгчийн хууль гэж байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглэгчийн хуулийн дээр бид яг энэ хэсгийг яаж оруулах ёстой вэ? Стандарт гэрээний асуудал, санхүүгийн эрхлэгчийн асуудал. За би энэ холбогдох хуулиуд дээр яаж өөрчлөлтөд орох вэ гэдэг энийг ингээд базаад хариулж өгч. За